гэдэг өргөн, хотол гэдэг олон. Холбож яаж дуулахаараа хоёрхан чавхтсанд багтаан бай. Эмил уйрам, эмил гайхам аяг шигт зүрх сэтгэлээ шингэн яваа залууган амьдралыг өгүүлэх нь. За морин хууртай бол одоо их багасаа дөнгөж ухаанд орж явах үеэс л холбогдсон. Ерөөсөө л ингээд одоо би ухаанд орсон юмаа санахаар ингээд яг л морин хуур төсөөлөгдөж явчихдаг байхгүй. Тэгээд тэр яасан бэ гэхээр одоо тухайн үед аав ээж минь одоо над шиг юм залуу байсан юм шиг байна. Тэгээд хөдөөний хүмүүс ч одоо тэр хот газар шиг биш шүү. Тэгээд нэгнийдээ нийлээл баяр ёслолт тэмдэглэдэг тийм байсан юм шиг. Тэгээд одоо ингээд бүр ингээд дахин ингээд бодоод ахаар тэр нэг Мартин 8 байсан юм шиг надад санагддаг. Тэгээд ээж маань намайг дагуулад нэг айлд очсон. Тэгээд тэр айлд нэлээд олон хүмүүс ирсэн. Тэр айлын эзэн бол гэртээ гэрийнхээ баруун хаяанд ингээд морин хуур урлаа сууж байгаа байхгүй. Тэгээд тэр одоо дүр зургийг би ингээд жоохон хөөхд ажиглал уур таймгүйгээл юм авч өгөөл тэгэл байж исэн одоо яг ингээд нүдэнд харагддаг. Нөгөө хүн чинь ингээд нэг юм штэ одоо дөрүүлж юм хайрцаг хийгээл ингээд ухсраал тэгжсэн одоо гараал явсан тэгэнгүүт би дагаал явсан чи одоо гадаа уяатаа байгаа мориноосоо ингээд сүүлийн огтлж аваад тэрийг ингээд угаа цэвэрлээд ингээд татаад тэгээд нөгөөх ингээд модны давирхаа энэ төр үржсэн дуургаал тэгэл энэ айгүй юм сонир мэдрэмж бий болсон юм шиг одоо ч гэсэн ингээд мэдрэг байж идэг. Тэгэл тэр ингээд анх тэр хуур гэдэг хөгжим дуурахад магадгүй миний зүрхэн ингээд нөлөөсөн юм шиг санагддаг. Тэрээр өнгөрсөн хугацаанд хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлэгч, морин хуурыг амьлуулагч нэгэн болсон. Морин хуур бол за хийхтэл дээр ярих юм бол нэлээд нарийн үйл ажиллагаа явагддаг. Яг л тухайн хүн бол хөгжмийн одоо ямар нэг мэдрэмжтэй байж тэр хөгжмийг хийх ёстой гэж би ойлгодог. Тэгэхээр хамгийн нарийн үйл ажиллагаа нь бол цар хийх одоо нэгсэн царны хөглөгөө тавих үйл ажиллагаа хамгийн нарийн. Одоо энийг хаана өтгөн дуурах уу, хаана шингэн дуурах те тэр хоёр нийлжиж ямар температуртэй болох уу гэдгийг үйл ажиллагаа явуулдаг учраас хамгийн нарийн үйл ажиллагаа нь энэ. За дараагаар нь мэдээж толгой. Энэ толгойн үйл ажиллагаа одоо жишээлбэл за энэ Монгол хуур төвийнх энэ тэр газрынх гэдэг нь ялгагдчих хэвээр. Тэхийн тулд өөрийн гэсэн онцлог характер байх хэвээр. Одоо миний хувьд бол яг 17 жил хийж байна. 1999 оноос одоо нэг коллежид орсон цагаас эхэлж хийсэн гэж бодохоор. Тэгэхээр энэ 17 жилийн хугацаанд л яг нэг хуур хийгээл гарлаа гоё болчихлоо гэл явдаг ус. Одоо эргээд нөгөө хуурнууд харах инээд хүрээддэг байхгүй. Айгуу санаа. Яа ийм юм яг хүн ингээд зарж ирсэн гэж бодохоор гэл ингээд заримдаа ингээд яс хавталцсан гэдэг чинь яг тийм их мэдрэмжүүд төрдөг. Тэгэхээр одоо бол яг сүүлийн үед бас нэг мэдээж бас технологи нь хөгжсөн тий. Тэгээд олон юм өрсөлдөгч газрууд байгаа болохоор нэг нэгнээсээ бас ингээд суралцах юмнууд байгаа. Тэгээд тэрнээс хамаарат яг одоо жоохон ч гэсэн урлах төвшин маань бол гайвуу болсон гэж хэлж байна. Одоо манай аавын нах зах нь бас энэ хөдөө адуучин тийм хүн байсан. Тэднийд очисон чинь бас нэг юм ширэн цартай хуураар ингээд тоглож моглоо. Тэгэл одоо ерөнхийдөө морин хуурд нэлээд дурлсан одоо 5 6 дугаар ангийн хүүхэд байсан ч юм уу. Тэгэл дурлал сүулдэ нөгөө нэг хийх гэж оролдоод янз бүрийн хоолны утгаар мод энэ төр ноцолдог тийм байсан. Хоньны захт энэ төр гэл дүрслээл би тэгээд багасаа ерөнхийдөө юм магадгүй нэг юм руу юм айгу хүчтэй тийм хөтлөгддөг юм шиг тийм хүүхэд. Тэгэл ерөөсөө аав ээжээсээ нууцаар энэ төр ямар нэг юм хийгээл явж идэг. Ер нь сүүлийн энэ жилүүдэд хүүхдүүдийн нэг язгуур хөгжим, язгуур урлаг, үндэсний соёлоо, өв соёлоо одоо дээдлэх тийм хандлага нэг хэний ч албатлахгүйгээр энэ хүүхдүүдийн дунд одоо тийм асаад байгаа юм уу та.
Тэгээ энийг ч одоо би яах вүлээ их вүлээ болоо явцсан. Тэгээд арай нэг өсвөр нас болоод 8 дугаар ангид төгсөөд би шууд ерөөс Сэлбэрийн сургуульд орно. Тэгэл Сэлбэрийн сургуульд ороод Увс аймагт Улаангом коллеж гэж сургууль үүдэг. Тэнд ороод Сэлбэрийн мэргэжил эзэмшээд тэгээд нөгөө хуураа нилээн одоо дөрөв хийгээд эхлэн ш. Тэгэнгүүт яалтчгүй нөгөө энийг одоо дуурах хэрэгтэй байна. Эхлээд хамгийн анх тэр хийсэн хуураа дуургах бол бас аюу сайн мэдрэмж. Яг л өөрөө ингээд дуургаж үзээ тэ. Тэрийг хөглөх гэж оролдож исэн тэр тэмүүлэл гэдэг ч юм уу. Тэгэл ерөнхийдөө морин хурлаад нефт орсон доо. За ерөнхийдөө намайг урлагт бол ингээ хөтөлж оруулсан нэг хүн байт юм аа. Тэр бол одоо миний аавын одоо аавгах ардын боловсролын тэргүүний ажилтан Ото гэдэг хүн байсан. Сүүлд одоо манай аавтаа нэг ингээл маргалдаж явах юм би сонсдог байхгүй. Манай аав намайг малчин болгоно гэд. Үгүй энэ хүүхд зэхгүй гэл. Тэр хүний одоо ач буянгаар ингээ урлаг гэдэг юмтай бол өөрийгөө холбосон. Одоо ч гэсэн би бас нэг жоохон яг тэр хүний нөлөөлөл байгаад байгаа юм шиг олон тал руу ингээд юм хийх гэдэг. Зөвхөн морин хуур уралдаггүй гэхээр бас зарим хүмүүс намайг морин хуур уралдаг гэж юу ч мэддэггүй. Яг хоо 8 дугаар анги төгсөөл Сэлбэрчин болно гэж шийдэл. Тэгэл орсон. Тэгээд тэр Увс аймгийн Улаангом коллеж гэдэг бол яг хоо намайг ороход коллеж болсон. Тэрнээс өмнө одоо нөгөө хүмүүсийн ярьдаг ТЭМС гэж үүдэг техник мэргэжлийн сургууль. Тийм байсан. Тэгээд намайг орсон цагаас хойш коллеж болоод бакалаврын зэрэг энэ төр олгодог болоод эхэлсэн. Тэгээд амжилттай төгсөө дараа нь соёлын дээд сургуульд орсон. За хөгжмийн сургуульд би бол нэг тийм айхтар бол авьяастай хүн бол биш гэдгийг ороод мэдэрсэн. Яагаад гэвэл хөгжим гэдэг бол тий хүний нөгөө 6 дахь мэдрэхүү энэ төр шаарч идэг. Тэгээ хүнээс сонсгол. Тэгээд нөгөө хүнээс ингээд шалгалж хүлэг нэлээд хэцүү юм туулаад ирэхээр ялтчгүй хүн өөрийгөө ингээд мэдэрч эхэлж байгаа юм л да. Тэгэхээр би зүгээр бодд юм даа хүн анханасаа л нөгөө зөв бодол суугаад тэрнийхээ төлөө явжвал ингээд бүтдээ юм байна. Тэгээд энэ чиглэлийн их олон залуучууд бол бас бодох байх. Яаж одоо юмд хүрдэм байна? Яаж зохион байгуулдаг юм байна? Энэ юм ингэж энэ залуу хүн хийхэд бас их төвхтэй. Одоо оюутан багтаа жоохон амьдралын төвшин доогуур тий. Аав ээж маань алс хол. Тэгээд хэр барагтаа над руу ингээл одоо ирээд байхгүй. Тэгээд бараг мөнгө төгрөг явуулах бол хэцүүхэн. 2 3 дугаар курсээс яалтч хүн ажил хийж амьдрах хэрэгтэй болоод. Тэгээд би нөгөө мэрэгжлийн хөгжмийн багшаасаа би ингээд морин хуур хийх газар ингээд ажилламаар байна. Хичээлийн хажуугаар. Гэсэн чи одоо манай соёлын дэдийн амар сайхан ингээд багш байна. Тэр багш маань намайг одооны энэ Pegasus гэдэг морин хуурын үйлдвэр үүдэг. Тэнд дагуулж очиж байна. Тэгэл ороод тэр хүмүүс ингээл өстө бөө юм ажил болцсон ингээл хийж байгаа. Тэрийг хараад ерөөсөн надад ерөөсөө л ингээл ажил хийх тийм амар юм хүч одоо мэдрэгдэж. Тэгэл би тэр үйлдвэртээ бол ингээл шөнө хоноол хийдэг. Өглөө нэг 4 5 гэл нэг хальт унтаал 6 7 гэл хичээлдээ явдаг. Ерөнхийдөө тийм амьдралтай. Шөнжөнгөө ингээл ажиллачаал өглөө нь хичээлдээ явбал тэгэл нэг мэтгэл би 3 4 4 хүрст орсч овоо нөгөөдөг шиг хүмүүстэй энэ зэрэг тоглодог моголдог болсон тий. Нөгөө нэг тийм одоо юу ч юм тэмүүлэл ч юм уу над бий болсон ч юм уу одоо мэддэг шүү дээ. Тэгээд нэг мэтгэн бүр сургуулиас намайг одоо ингээд чамайг нэг газар багшлуулахаар боллоо гэж байна. Тэгээ би яасан чи нөгөө ямар учиртай энэ дэр сойсын одоо доктор бас том сүхтөгөө гэдэг багш үү. Тэр хүн дээр Дундгой аймгийн Дэлгэр ханга сумын сургуулийг ингээд нөгөө хөгжмийн одоо сургууль болгох гэж байгаа. 10 жилийн сургуулийг одоо хөгжим бүжиг гэдэг шиг юм урлагийн статустай болгох гэж байгаа. Тэгээд тэр багшлах гал очиод тэгэл багшилж байхдаа би бас нэлээд өөрийгөө одоо ямар хэмжээнд гэдгийг бас мэдэрч байсан. Би яг л өчрөө одоо хотоос ирсэн багш магш гэл хүүхдүүд ингээл харьцдаг ш. Тэгээд яг ингээ хүүхдийн өмнө гараа хичээл заахтаа
одоо ингээл хөгжмийн нэг хиллэгүүд шүү дээ. Одоо ирэтэн одоо размер гэдэг ч юм уу ингээл тийм үгнүүд самбар дээр үчигтэй анх буруу мороо бичээд нөгөө хүүхдүүд чи шаалж моолоод тэгэл нүүр мөр улаагаад жинхэнэ нэг газар дээр бууж байгаа юм л та. Тэгээд би сургууль төгсчвөл манай зарим одоо ангийн оюутан маань буцаад тэр ихтэй сургуульд багшаар энэ төр үлдчихэж байгаа байхгүй юу? Би болохоор за би чинь угаасаа ихтэй сургуульд багшлаад ах төвшний хүн билүү биш лөө гэл ингээл бодно шүү. Тэгэнгүүтээ одоо манай дуу хөгжим багш ч одоо цэцэрлэгт багшилж болно. Сургуульд багшилж болно. Тэгэл яг үнэхээр одоо чадaltaа бол ихтэй сургуульч багшилж болно хамаагүй. Тэгээд би ерөөс багаас нь эхлэе гэж бодод. Тэгээ би цэцэрлэгт хөгжим багшаар анх ажлынхаа гараа эхэлжсэн байхгүй. Тэгэл би нэг мэтгэд яг тэр цэцэрлэгт ингээд нэг хагас жил ажилласныхаа дараа би нэг хэдэн ажлуудтайгаа нийлж юм продакшн байгуулъя. Тэр үед ч одоо ингээд нэг хүмүүс одоо нийлээл ингээд шинэ жилээр нэг бөөнөрөө энэ тентхийн тоглолт зохион байгуул явдаг ш. Тийм баг байгаагүйсэн. Тэгээд нэг мэтгэн бүр ингээд нэлээд мөнгөтэй болцсон тийм. Юу ч юу байсан хүний сэтгэлгээ гинт ингээд мөнгөтэй болохоор бас жоох эвдэрч эхэлт юм л. Нөгөөтг шиг ингээ хайр гамгүй цацсан тийм юун тэр ядарсан аав ээж рүүгээ явуулахыг ч мэдгүй. Тэгээд нэг хэсэг нэг жил 2 жил жоохон ингээд одоо нэг шоуд нэгдэг шиг тийм нэг жоохон тэгж өнгөрсөн. За тэгээд амьдрал ингээд унгааж байгаа юм л да. Тэгээ унгаахад би ч нэрээ хийм бэ тийм яг миний яг чаддаг яг юу юм бэ тийм гэдэг асуудал тулгарсан. Тэгэл ингээл бодоод за би ч морин хуурын үйлдвэрт хичээлийнхээ хажуугаар бас 3-4 жил ажилласан байна. Тэрийгээ бол уул нь бол хийвэл те. Уг нь бол хүн голдгүй юм байгаа шүү дээ гэдэг юм хариултууд өөрөө ирэхгүй зүгээр л асуултгүйгээр ингээл орж ирж исэн. Тэгээд би анх нэг юм байрны подвол түрээслээд хав харангүй. Тэгээд тэр нь жоохон бохор үнэртсэн те. Тийм подвол түрээслээд тэгээд эхэлж исэн. Тэгэл анх нэг юм ширээ тавиал нэг ганц хотог олж авал ихсэндээ тэгэл 2008 онд би ерөнхийдөө эхлэх их үсвэ тавьсан. Тэгээд 9 онд би анх одоо компани болгоё те. Тэгээ нөгөө урлангаа жоохон өргөжүүлж байгаа юм л да. 2002 онд Монгол улсын ерөнхийлөгч морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргаж 2003 онд Монгол морин хуур ЮНЕСКОд бүртгэгдсэн нь түүний хүсэл зорилгыг улам хурцлж өгсөн гэж байна. Морин хуур гэдэг хөгжим ингээд дэлгэрснээр ерөнхийдөө монголчуудын тийм нэг юм сэтгэлгээнд хүртэл бас өөрчлөлт гарсан байхгүй. Үндэсний бахархал гэж юу юм бэ гэдэг тийм. Үнэхээр багвандгаа үнэхээр тийм нүдтэй тийм удирдахч байсан бохоо. Тэгээ Монголын уртын дур морин хуур энтрийг ингээд соёлыг бүртгүүлээд тэгээд айл болгон хуураа заална дээр гэдэг тэр юмыг олж нээсэн. Тэгээд тэрийг би ингээд судлаад байсан чинь яагаад айл болгон ингээд хуураа залах хэвээр тийм. Яагаад одоо жавар үргэн гэж яриад байгаа энэ л их нарийн учир холбоотой юм. Тэр яаж нөхөр дуу аваа өөрөө ингээд ертөнцийн ийм одоо нөгөө энергийг хөдлөгчж байгаа. Ингээ эсгэрхэд тэгэхэд тэр ингээд тэнд байсан дуу аваа ингээд хөдөлж яана гэсэн. Тэгэхээр морин хуурын дуу аваа ингээ хойморт байна тий. Тэр жавар үргэн гэж яриад байгаа нь бас яг тэрэн шиг. Одоо айл гэр байлаа дээр үед монголчууд гэрт амьдардаг гэсэн тий. Тэр галаас гарсан энергийг юм уу тэнд эсвэл хуралдсан тэр муу энерги гэж ярьдаг шүү. Тэрийг ерөөсөө тэр дуу аваа ингэж одоо дуургаж хөдөлгөөнд оруулдаг. Тэгээ хөдөлснөөрөө эргэснээрээ тэр нь одоо муу нь одоо хаалгараа гараад явна гэдэг ч юм уу. Яг ингээд нариндаа бодох юм бол тийм учир холбоотой. Тэгээд бүр эзэн Чингисийн үед монголчууд төрийн сүлд хар цагаан туг, эрийн сүлд малгай бүс, гэрийн сүлд гал голомт морин хуур гэж ингэж дээдэлж бэлэгдэж байсан түүхтэй юм лээ. Тэгээ одоо сүүлдээ ингээд бодоодсэн чинь нэг мэтгэд би ингээд хизээгүүртэй хийцсэн гэж заримдаа бодмоор юм шиг ингээд мөзөж үзээгээл явц. Тэр бол зүгээр л хүн ингээд нэг юм сонирхолтой байгаагийн жишээл байх л та. Би заримдаа зүгээр өөрийгөө боддог шүү дээ. Энийг нэр хаанаас би ингээд хизээн цуглуулчихгүй.
Тэр чинь яг л нэг юм руу хүн тэмүүлсэн. Тэгэл өөрийн мэдлгүй л тэр юм бий болсон юм шиг. Жонон хар музейд нүд хужирлах эртний морин хуур, хуучны гэрэл зургууд, ховор нандин хөгжмийн зэмсэг, ганц морин хуур төдийгүй хуучны пянц тоглуулагч, хээл зэрэг хөгжмийн зэмсгүүд цөөнгүй байна. Эдгээрээс урд өмнө үзэж харж байгаагүй зарим морин хуурын үүх түүхийг сонирхлоо. Би 2009 онд анх ингээд нутагт очиж байгаа байхгүй. Би ерөөсөө очиагүй, удацсан байсан. Тэгээд нутагт очиод тухайн үед бас нэг ингээд одоо найз охин мохинтой болоод тэгээд дагуулаад ингээд нутагт очисон. Тэгээд ах トゥ намайг намайг айгуух гоё хүлээж аваад. Тэгсэн чинь манай аавын тэр одоо би түрүүн ярианд дурдж исэн нэг намайг дундаа ингээд авах би нэг айлд очиод ширэн цартаа хуур тоглоод. Тэгсэн чинь тэр аавын маань ах цах нь тэр дорж фалам гэдэг адуучин хүн байсан. Тэр хүний гэрт очиод тэгээд тэр хүн бол нас өндөр болцсон ерөнхийдөө байсан. Тэгээд тэр хүн надад тэр хуурай анх өгсөн байхгүй. За энийг чи ингээд авч яваа. Би тэр үед хуучны хуур муур тийм гой мой гэж юус мэддэггүй. Бас тэрийг ингээд авснаа ингээд тархинд ингээд нэг бичлэг ингээд буцдаг шиг нөгөө нэг бага насны дурсамж ингээд сэдрэл сэргээл явцсан. Тэгэл би чинь нэр гэл ингээл тэгэл би ерөөсө дараа жил нь яасан гэхээр Увс аймаг руу зориуд яваад би ерөөсө энэ хөдөөгөр яваад ингээд хуучны хоорноо цуглуулъя. Тэгээ би хөдөө малчин айлд бүр ингээд хөдөө эмээ өвөө те хүмүүстэр очиод би ингээд юм музей байгуулсан юм ингээд өгөөч юм өгөөч те янз зарим нь замаастаа мундаг зундаг гэл өгсөн. Тэгтэл зарим нь бол өгөхгүй энэ тэр бас ингээд байж байгаа. Тэгээд яасан гэхээр заримд нь одоо шин морин хуур хийж өгөө те. Одоо яг юм мастер хуур хийж өгье гэдээ авч ирсэн. Заримнаас нь бол яг мөнгөөр авч ирсэн те. Тэгэл янз бүрэлтэй. Тэгээд бас нэг онцлог хуур гэхээр одоо манай эртний дэлүү зардаг газар шүү дээ. Урт цагаан одоо зах дээр ч юм уу. Ер нь тэн дээр чинь л ингээл зараал энэ хуучны хөгжмөч бүгд урагшаа гарцсан юм билээ шүү дээ. Одоо би Хөх хотод явж байгаад тийм нэг музей ч юм уу, галерей ч юм уу тийм газар очихд л яг манай хуурнууд байж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хуурыг бол айгүй сонин авсан болохоор 2010 онд лөө би урт цагаан дээр явжсэн чинь нэг газар яг хуучны хуур байж тэгсэн чинь нэлээд харсч бүр нэлээд эртнийх. Тэгсэн чинь энэ хэд вэ гэсэн чинь 3 сая. Тэгээ яг ингээд нэг хоёр одоо ур зүгийн хүн ингээ авах гэж байгаа байхгүй юм. Тэгсэн жил нөгөө ихчээс би гуйц. За их чи та энийг 30 минут ингээ байлгаж би ерөөсөө ирээд авъя. Та энэ хүмүүст битгий зармаар гэд. Тэгээ би чинь бүр утас муцаа үлдээ барьцаанд нүлдэж. Тэгээ би юу яасан бэхгүй. Мөнгө байхгүй. Тэгээ бас нэг нутгийн компани захирал ах руу хандаад та ерөөсөө над 3 хоногийн хугацаанд 3 сая төгрөг зээлж. Тэгэл ингээл буцаагаад олж өгье те. Тэгээд анх нэг хуурыг авч ирсэн. Тэгээд судлаад байсан чи одоо энэ боржгон хийцтэй хуур. Тэгээд ингээ бүр нарийн ярих юм бол богд хааны үеийн хуур болж таараад байгаа байхгүй. Тэгэхээр богдын ордон музей тэгээд энтертэй ингээ уялдуулаа холбосон чи тэр үед одоо шарын шашин маш хүчтэй дэлгэрж ирсэн. Тэгээд тэр ногоон өнгө тэгээд төмөр цартаа болсон гэдэг нь төмөр цартаа хуурахгүй. Тэгээд төмөр царыг яасан бэ гэхээр монголчууд тухайн үедээ бас энэ модон цартаа болох их усүрийг хайж ирсэн бас нэг тийм дүр зураг харагддаг. Тэгээд тэр боржгон хийц бол ерөнхийдөө л 1800 он тэр манжийн дарлалын үе юм уу гэл ингээл судалсан чинь нэлээд эртний хуур болж таарсан. Тэгээ яг сүүл тэр хүнээс аваад тэгэл одоо миний музей бас нэг нэлээд үнэтэй үзмрийн нэг болсон да. Энэ өв соёл гэдэг чинь олон хүний үе үеийн хүмүүсийн хоригдлуулсан юм байдаг байхгүй. Тэгээд энэ ингээ хөгжүүлж байгаа чинь энэ өвийг чинь өөртөө тээгээд уламжлаад
ингээд байна гэдэг чинь бол хэр баргийн хүн бас даахааргүй хүнд ачаа. Тийм учраас нэг талаар бол их сайхан ажил эхлүүлсэн юм шиг мөртөө маш их хариуцлагатай. Тийм юм шүү дээ. Би 5-6 ингээс л шүлэг бичсэн юм билээ. Тэгээд ингээд бодохоор зөвхөн шүлэг ярина гэдэг бол хүний амьдралын тэм нэг мөн чанар ч юм уу нэг тийм юмнаас их гардаг юм шиг л. Одоо тэр чойномгон айхтар өгнүүд үүдэг шүү. Тэр бол ерөнхийдөө л тэр нэг зовсон ямар нэгэн бэрхшээл ингээд үдсэн хүний өгнүүд байгаа тоххой. Тэгээд би тэрийг яаж олсон бэ гэхээр одооноос хэдэн жил 5 жилийн өмнө миний ээж Улаанбаатар хотод яг хүүн ингээл зовж зүтрээл те тиймхэн амьдраад байхаар нь санаа зовоол ирээд тэгээд 1 хоногийн дараа зам дээр машинд дариулаад өнгөрчихсөн. Тэгээд нэгсэндээ одоо ээжигээ юм нэг харамсах те надаас болж ингэсэн шүү гэдэг ч юм уу. Ерөнхийдөө тийм ингээд сэтгэлүүд ингээд яваад байсан. Тэгээ би зүгээр ээжтэй зориулж зүгээр л нэг юм гашуудаал явж байгаа шүү дээ. Хүн ингээд нэг 2-3 жил ингээд харамсдаг те. Тэр юмнууд маань нэлээ ээжтэй гэдэг нэг юм шүлэг биччихсэн. Асгартал ойсон нулимсны хамгийн гашуу ичийн тухай харуулсан байлаа. Амьдрал ухаалын уртын хагууд хамгийн нэгэн ичийн хэлсэн сургаал байлаа. Ээж та сүүлийн дагуулсан амьдралын эхлэл. Ээж та сүүтэй ганцхан шүтэн байлаа. Миний ээж намайг ярьдаг гэсэн бохоггүй. Миний хүү бол зүгээр хүн биш ээ гэл. Тэгээд тэрийг би тухайд мэдгүй шүү дээ. Зүгээр л ээж болгоно л тэгдэг л гэж би боддог байсан. Тэгсэн чинь дараа нь би зүгээр өөрийнхөө амьдралыг ингээд нөгөө хүн ч бас судлаа шүү дээ. Одоо би ер нь юу хийцэн тий өнөөдөр хүртэл яг арга гэр амьдралаа би тэгшилж чадаагүй гэж би яагаад ингээд нэг юмны төлөө зүтгэхэд байгаа юм гэж боддог байхгүй. Тэгсэн чинь яг одоо энэ Сүхбаатар гэдэг нэр маань бол намайг бүр ухаанд орцоо хойно манайхаа өгчээсэн. Тэгээд тэрнээс өмнө бол би болохоор Ган Хүлэг гэдэг нэртэй байсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэр нутгийн нэг юм одоо ингээд юм мэдэрдэг тийм хүмүүс байдаг шүү. Тэгээ манай нутагт лэгшэд тэгээ тийм хөвгөн байдаг. Тэр хүн манай аав ээж их хэлдэг байсан. Намайг төрсөн цагаас хойш энэ хүүхэд бол өөр хүн, энэ хүүхэд тийм асуудал байгаа гэд. Тэгээд намайг 7 нас хүрэхэд аав ээж хоёр маань одоо дахиж одоо хүүхэд төрүүлээгүй байсан. Ерөөс би төрүүл дахиж хүүхэд төрөхгүй байгаа гэсэн юм л. Тэгээд тэгсэн нэг өдөр тэр хүн согт уураа аксам тавиад та нар энэ хүүхдийн нэрийг соль. Энэ хүүхдэд бурхны нэр байж болохгүй. Тэгээд энэ хүүхд төрийн удирдагчийн нэр өг. Тэгээд Сүхбаатар гэдэг. Тэр үе чи Сүхбаатар жанжин гэл хүн болгон дээр шүтдэг тийм байсан шүү. Тэгээ өгжсэн. Тэгээд би өөр сургуульд орсон маань нэр мэрээс л амар эвгүй. Нэг хэсэг тэрэндээ дасахгүй тийм. Тэгээ яг хоо тэр хүн зүгээр хэлсэн л гэдэм байлээ. Тэгээд энэ хүүхд бол одоо магадгүй энэ улс оронд ямар нэгэн те өөрчлөлтийг авч ирнэ мэрнэ гэл. Тэгээ одоо би тэр улс орныг өөрчлөх нь хаашаа зүгээр одоо тэр төдөр урлаг руу ингээ орцсон магадгүй те. Би бол нэг тэгж одоо л тэр төдөр рүү ингээл улс төрмөр юм болцооч би нэг тэрийг сонирхгүй хүсэхгүй. Зүгээр энэ хийх ёстой юм хийгээд тэр өөрчлөлт нь эсвэл зүгээр нэг морь юм үзээ те. Монголын нэг бахархлыг ч гэсэн ингээд нэг тод томрон болгож байгаа нь энэ л юм бэлгүүтэй гэж сүүл үед боддог болсон. Монгол хуур төв гэдэг энэ сургалтын төв ажиллаулдаг гэсэн одоо энийг яг сургуулийн статустай болгоод Монгол хуур ахтай болгож байгаа. Тэрэнд маань гадна дотноос оюутан дээрээс орно. Тэгээд магадгүй яг Монгол хуур гэсэн нэг юм цогцлбор
Тэрэнд бол одоо аялал жуулчин ирнэ, гадна дотноос хүмүүс ирж сурна. Тэрэнд одоо Монголын судлах гэсэн хүмүүс ирдэг, бүр тийм нэг одоо комплекс гэж ярьдаг тийм л болгохыг л хүсдэг. Морин хуур ихшгэлсэн газар мянган бурхан заларсантай тэнцвүүц буян хурдаг гэдэг. Тиймээс аливаа найр наадмыг хуурын аялгуугаар эхлүүлэн жаргаадаг. Морин хуур дугарах бүрдээ айлд сайн сайхан бүхнийг даллан дууддаг утга учиртай сайхан хөгж. Монгол үндэстний бахархал бардамнал болсон оюун санааны үн тэхөв морин хуурыг бүтээгч, урлаг судлаач, мөнхийн бүтээлч, эрэл хайгуулчин Баясгалангийн Сүхбаатар.